Чингис хаан үндэсний музейн олон нийт сурталчилгааны багаас музей мэдээллийг тогтмол бэлтгэн хүргэдэг билээ. Ингээд та бүхэнд 2026 оны 1-р улиралд хийгдсэн онцлог ажлын мэдээллийг таймлан хүргэж байна. Чингис хаан үндэсний музей байгуулагдаад богино хугацааг туулж буйж, Чингис хаан дэлхийг өөрчилсөн нь үзэгслэн, Чингис хаан үзэгслэн, Монгол орон цаг хугацааны аялал үзэгслэн, өндөр гэгээн зам базар цувралын үзэгслэнгүүдийг гаргаж, Монгол улсын түүх соёлыг одоогийн байдлаар 380 гаруй мянган хүнд танилцуулан сурталчилсан байна. Монгол улсын ерөнхийлөгчийн бүгд найрамд Хятад улсад хийсэн төрийн альчлалын үеэр хоёр улс хоорондын боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, хамтын ажиллагааны баримтчүүдэд гарын үсэг зурсан. Энэхүү баримтчийн хүрээнд Чингис хаан үндэсний музей, Итали улсын Ром хотын урлагийн тэргүүлэх төвийн нэг Боргез галерейтай хамтран Зан базар, Монголоос Баракко урлагийн ертөнц рүү тусгай үзэсгэлэн дэлгэцээр өндөр гэгээний бүтээлүүд Азийн урлагийн сонгодог жишээ төдийгүй дэлхийн урлагийн сонгодгуудтай энэ зэрэгцэн Итали улсын Ром төрийн хотуудад гарч Европын үзэгчдийн хүртэл боллоо. Тус үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейн захирал академик Чулуун Дүгнэн хэлэхдээ энэ удаагийн үзэсгэлэнд өндөр гэгээн зан базар 20 жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад тэр дундаа дэлхийн урлагийн сэргэн мандалтын голомт Итали улсад дэлгэгдэж байгаа нь чухал ач холбогдолтой. Түүний бүтээлд нүүдэлчдийн оршин буй байгаль цаг уурын онцлог, амьдралын өдөр тутмын хэв маяг, уламжлалт зан үйл, хүчрхэг хийгээд сургамжт цаг үеийн түүх, гүн ухаан, сэтгэлгээний онцлог бүрэн зохицороо нэвч шингэж, нүүдэлчдийн урлагийн өнгө төрх илэрхийлэл болж байгаагаараа дэлхийн олон хүмүүсийн сонирхлыг татдаг гэдгийг онцлсан байна. Москва хотын Кремлийн музейд Чингис хааны үр сав, Оросууд ба Даян дэлхий үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 19-ны өдөр нэгдлээ. Энэхүү үзэсгэлэн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний ард түмний ив нэгдлийн жил хэмээн 2026 оныг зарласан арга хэмжээний хүрээнд Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулан гаргаж буй томоохон үзэсгэлэн юм. Мөн Оросын холбооны улсад их Монгол улсыг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн анхны албан ёсны үзэсгэлэн боллоо. Үзэсгэлэнд Москвагийн Кремлийн музей, Улсын Эрмитаж, Улсын түүхийн музей, Маржанигийн соёлын сан, Санкт-Петербургт үндэсний номын сан, Оросын музей зэрэг Оросын түүх соёлын 10 гаруй байгууллагад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрэн Алтан орд улсын түүхэнд холбогдох 150 гаруй шилмэл үзмэр дэлгэгдэж, өнөөгийн Оросын нутагт хадгалагдан үлдсэн Чингис хааны удмынхантай шууд холбогдох түүхэн өв дурсгал гэж баттай хэлж болох олон үзмэр анх удаа үзэгчдийн хүртэл болж байна. Үзэсгэлэнг нээж Чингис хаан үндэсний музейн захирал академик Чулуун хэлсэн үгэндээ их эзэн Чингис хаан өрөнд орны олон улс оронд өөрийн иргэшээлийг тогтоохдоо байлдан дагуулагч бус өөрийн өв өндөр статус нөлөөг өргөн хүрээнд бий болгож чадахдаа улс орны ард түмний шашин шүтлэг, уламжлалт ахуй соёл, амьдралын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж байсныг түүхэн дурсгалууд, бичгийн их сурвалжуудад илтгэн харуулдаг. Москвагийн Кремлийн музейд 15-аас 17 дугаар зууны Оросын хаан тулсын Чингис хааны үр удмынхан зориулагдсан томоохон үзэсгэлэнг анх удаа танилцуулж байгаа нь зөвхөн Оросын ард түмний түүх төдийгүй монголчууд бидний түүхэн судалгаанд ч нэн чухал сонирхолтой шинэ боломжийг нээж өгч буй хэрэг юм. Монголын эзэнт гүрэн болон Алтан ордны өв уламжлал, Орос татар улсын холбоо, соёлын нөлөө, хаад ноёдын гэрлэлт, ордны ёслолын хүрээнд тэдний түүхийг судалж, харилцааны цоошин түүхийг тодруулах боломж олгож байна гэдгийг тодотгов. Тус үзэсгэлэн нь Оросын түүх бичлэгдэх Монголын эзэнт улс, Чингис хааны удмынхны Оросын түүхэнд дэх байр суурь, тэдний харилцааны асуудлыг цоошинээр авч үзэх боломж олгож байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм. Чингис хаан үндэсний музейн захирал академик Чулуун, Италийн Ром хотод байрладаг олон улсын өвийн хүрээлэнгийн захирал Сёржо Йовинотой харилцан ойлголцлын санамж бичгийг үзүүлснээр хоёр байгууллага хамтран ажиллах боломж бүрдлээ. Санамж бичгийн хүрээнд үзмэр суулгыг дижитал хэлбэрт оруулах, олон улсын соёлын платформудад нэгтгэх, тусгай хэрэгцээд иргэдэд музейн соёлын өвд хандах боломжийг хангах, музейн ажилтнууд хөтч нарыг чадваржуулах, агсан төвчний сургалтанд хамруулах, эрдэмтэн куратор, мэрэгчлэтнүүдийн хооронд хамтарсан судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож чадлаа. Монгол улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа элчин сайдын яамд дэлхийд тархсан Монгол өв төслийн хүрээнд Британд хадгалагдаж буй Монголын түүх соёлтой холбоотой дурсгалуудыг нэгтгэн Британд дахь Монголын түүх соёлын өв номын нээлт боллоо. Нээлтийн үеэр академик Чулуун миний бие өнгөрсөн 20 орчим жилд 34 улсын 70 орчим номын сан, архив, музейн сан хөмрөгтэй танилцсан байна. Тэдгээрийн дотроос хамгийн гайхалтай нь Их Британи улс гэж хэлж болно.
Энэхүү номыг хариуцаж Британий олон байгууллагуудтай холбоо тогтоож редактораар ажилласан хатагтай Сью Бёрнийн Монголын түүх соёлын судалгаа танин мэдэх үед үнэтэй хувь нэмэр оруулсныг тодотгоё. Цаашид Чингис хаан үндэсний музейгээс санаачлан илүү олон ажлыг хийж гүйцэтгэх болон хэмээн мэдэгдлээ. Энэхүү бүтээл нь Монголын түүх соёлын нандин өвүүдийг эрен сурвалж иж, урт хугацаанд мэргэжлийн түвшинд нарийн судлан нийтэлсэн нь Монголын ирээдүйн хойч үе болон олон улсад түүх соёлоо сурталчлан таниулах төдийгүй Монгол-Британий харилцаа хамтын ажиллагааны хөгжилд оруулж буй чухал алхам болсон байна. Наполи их сургуулийн дорн тахны судлал 1732 онд байгуулагдсан Европ төвийн дорн тахны судлалын ууган сургууль юм. Дорн тахны судлалаар дэлхийд тэргүүлэх сургуулиудын нэг Наполи дорн тахны их сургуулийн урилгаар Чингис хаан үндэсний музейн захирал академич чулуун Зан Базар тайгад нуугдсан бурхад лекцийг уншлаа. Мөн Чингис хаан үндэсний музей дорн тахны арт түмний музейтэй хамтран үзэгслэн гаргах, судлаач солилцох ажлыг хэрэгжүүлэхээр ярилцсан тохиролцлоо. Энэ үеэр Италийн эртний нийслэл Төрийн хотноо Зан Базар тал нутгийн мэлмийн үзэгслэн дэлгэгдсэн юм. Монгол үндэсний хувцсны бэлэгдэл түүхэн агуулгыг цогцоор илэрхийлсэн түүх соёлын үнэт төвд хамаарах үз хаан хятад язгууртны торгон дээлийг Хинтээ аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон язгууртан дээлийн их загвараас сэдвлэн Батцуу компани 50 гаруй уран бүтээлчид хамтран 14 метрийн өндөртэй 18 метрийн өргөнтэй бүтээж Чингис хаан үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэж олонний хүртэл болголоо. Энэхүү дээл нь Монголын өв соёлын сүр жавхланг дэлхийд танилцуулах бэлэгдэл бүхий дэлхийн хамгийн том монгол дээл болж буйгаараа онцлог бөгөөд монголчуудын сэтгэлгээ, зохион бүтээх чадвар, соёлын онцлогийг илэрхийлсэн түүх соёлын үнэт төв болон хадгалагдлаа. Чингис хаан үндэсний музейг үүсгэн байгуулагдах үеэс эхлэн дэлхийд дахнаас Монголын эзэнт гүрэнд холбогдох туршлагуудыг хуулбарлах, хувилж авах, зөвшөөрөл авах олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ үеэс эхлэн Япон улсын өргөмжит консул монголчуудын дотны нөхөр Каучи Широн Япон улсын Тенри их сургуулийн Санкаго музейд хадгалагдаж буй Чингис хааны алтан гэргийн анх үйлдвэрийг хувилж авах, зөвшөөрлийг олгох ажилд онцгой үүрэг гүйцэтгэх нь Чингис хааны амьд хуй цаг үеийн дурсгалыг монголчуудад бодитоор харах боломжийг бүрдүүлж өгсөн билээ. Монголын түүхэнд зүрх сэтгэлээрээ тусалж, Монголын арт түмэн төдийгүй Монголын түүхийг үзэхээр ирсэн гадаадын үзэгчдэд Монголын түүхийн гайхамшигыг мэдрүүлэх ажлыг хийсэн авьяатай төдийгүй Чингис хаан үндэсний музейн сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр өгүүлж, Чингис хаан үндэсний музейн захирал академич чулуун хүндэтгэн хүлээн авч уулзсан музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийж, талархлын бичгийг дурсгал болгон өглөө. Чингис хаан үндэсний музейгээс орон нутгийн музейдийн үйл ажиллагааг чадваржуулах зорилгоор мэргэжлийн арга зүйн сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ удаа Орхон аймгийн соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар орон нутгийн музейдүүдэд Чингис хаан үндэсний музейгээс музейн үйл ажиллагааны арга зүй сэдвт практик сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Эрдэнэ төлөвлөрийн музей болон Орхон аймгийн музейн мэргэжилтнүүд хамрагдаж, музейн олон улсын стандарт дүрм журмыг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан музейг ашиглах боломж, боловсролын салбартаа уялдуулан сургалтын хэрэглэгдэхүүн болгох, үзмэрийн бүртгэлийн нэгдсэн систем, орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалалт хамгаалалтын горин баримтлах зэрэг практик мэдээллийг олгосон байна. Улсын хэмжээнд түүх соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучууд болон гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор музейн нээлттэй өдрүүд 2026 арга хэмжээг 3 дугаар сарын 1-ээс 7-ны өдрүүдэд зохион байгууллаа. Чингис хаан үндэсний музейгээр нээлттэй өдрүүдэд нийтдээ 10,454 үзэгч үйлчлүүлснээс 4,885 том хүн, 3,464 хүүхэд, 1,094 оюутан, 810 ахмад настан, 87 тусгай хэрэгцээ дэргэн, 114 гадаад үзэгч тус үйлчлүүлсэн байна. Чингис хаан үндэсний музейн баг хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ дээрх өдрүүдэд ажилласан бөгөөд бүх насныханд зориулсан хүссэн үйлчлэгийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж, музейд суралцах боловсролын хөтөлбөр, музейн номын сан, кофе шопоор үйлчлүүлэн үзэгчдийн амрах, хүүхдтэйгээ тоглох, саадуулах хэсгийг тусгайлан бэлдэж, музейгээс эрхлэн гаргаж буй ном бүтээлүүдийн үзэсгэлэн дэлгэж олон нийтэд үйлчиллээ. Аялал жуулчлалын байгууллагуудын хөтөч тайлбарлагч нарт жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг Чингис хаан үндэсний музейд тайлбар хийх эрх олгох сургалт 2022 оноос эхлэн эдүгээ 5 дахь жилдээ 8 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Танхим практик болсон сургалтыг Чингис хаан үндэсний музейн захирал академич чулуун, мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны багш Бат мөнх,
Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Эрдэнэ Очир, археологийн хүрээлэнгийн хүрэл төмрөө үеийн судалгааны салбарын эрхлэгч доктор Баяр Сайхан, археологийн хүрээлэнгийн хүрэл төмрөө үеийн судалгааны салбарын эрхлэгч доктор Ганбат, Шинжлэх ухааны академийн түүх угсаатан зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн дундад үеийн түүхийн салбарын эрхлэгч доктор Гүн Агш нар удирдан явуулав. Академич чулуун, тус музейн, Чингис хааны угсааны хаад язгууртны танхим, дэлхийд дахин ба монголчууд, Монгол бохирхлын танхим, Чингис хааны шүтээн их өргөнд биечлэн тайлбар хийлээ. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгцээр байгаа ээлжид сургалтад 40 байгууллагын 70 гаруй аяллаа хөдөж тайлбарлагчид хамрагдан сертификат үнэмлэхээ гардан авсан байна. Түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг үзэгч танд баярлалаа. Мэдээллийг бэлтгэсэн олон нийт сурталчилгааны баг.